За сайн байцгаана уу? За эхлэн суралцагчийн солонгос хэлний хичээлдээ тавтай морилно уу? За өнөөдөр бүгдээрээ 1-р хичээлээ эхлэе. За хичээлээ эхлэхийн өмнө та бүхэндээ өндөр амжилт хүсье. За ингээд хичээлийнхээ өмнө дөрвөлжин шугамтай дэвтэр, үзэг, эсвэл харандаа баллуур бэлдээрэй. Шинээр үзэж байгаа юм чинь үсгээ бичгтээ балалж магадгүй гэж бодвол харандаа хэрэгжилж болно. Солонгос үсгийг хангал үсэг гэж нэрлэдэг. За хангал үсгийн цагаан толгой нь 10 үндсэн их шиг 14 үндсэн гүйгүүлэгчтэй. Мөн 11 хос их шиг 5 давхар гүйгүүлэгч нэмэгдээд ингээд 40 үсэг байдаг. Энэ 40 үсгийг та бүхэн мэдвэл солонгос үгийг уншиж чаднаа. За хангал үсэг бичих зарчим гэж байгаа. Энэ зарчмаа сайн мэдчихэж үсгүүдээ бичих ёстой болно. Үсгийн зурлагыг урдаас нь хойш нь, дээрээс нь доош нь гэсэн зарчмаар бичнэ. Дээр байгаа зурлагыг нь эхэл зурж иж, доор байгаа зурлагыг дараа нь зурна. Урд байгаа зурлагыг зурсны дараа хойно байгаа зурлагыг зурна. За эдгээр зарчмыг зөрчиж болохгүй. За одоо бүгдээрээ үндсэн 10 гишгийг үзэгч байна. За эхлээд бүгдээрээ уншаарай. За хажууд нь би кириллээр галиглаад бичсэн маа тийм ээ. А я о ё у ё у ю ы и. За тэгээд эндээс ингээ анхааръя. За А үсэг бол ийм урт шилбэний хажууд нэг шүд байна. Я үсэг нь урт шилбэний хажууд 2 шүдтэй болсон байна. А урдаа юм шүдтэй байх юм бол О үсэг байна. Урдаа 2 шүдтэй бол Ё үсэг. Дээрээ шүдтэй бол У үсэг. Дээрээ 2 шүдтэй бол Ю үсэг. Доороо 1 шүдтэй бол У үсэг. Доороо 2 болоод ирэхээр Ю. За тэгээд энэ ганцхан хэвтэй зураас зурхаар Ө гэдэг аваа. Монгол хэлэнд байхгүй учраас бид нар жоохон хэлэхэд төвөгтэй. Хэл одоо урагшаа зурвахгүй амныхаа голд байна. Тэгээд И үсэг хэлэхгүй, У үсэг хэлэхгүй тэр хоёрын дундуур Ө гэж хэлэх нь. Ө. Ам хагас ангасан байдалтай. Ө. За сүүлийн энэ босоо ганц зураас маань И үсэг, ишиг, им гэдэг үгтэй адилхан сонсогдно. За тэгээд энэ үсгүүдээ бичих дарааллыг би хэлж өгнө. За түүнээс өмнө та бүхэн энэ дөрвөлжин шугамтай дэвтэр байвал эхлээд энэ дөрвөн нүдэнд ингэж байрлуулад үсгүүдээ бичиж үзээрэй. Тэгээд нэлээд сурцтай болоод ирэхээр энэс жижигээр бичиж болно шүү. За үндсэн эгшгүүдийг бичих дарааллыг харъя. За энэ А эгшиг байгаа тийм үү? А эгшиг маань 2 зурлагтай байна. Эхний зурлага нь дээрээс доошоо. За 2 дахь зурлага нь урдаас хоошоо. Ингээ 2 зурлага. А үсэг. А үсэг маань ардаа 1 шүдтэй бол А үсэг шүү дээ, тийм ээ. За дараа нь Я үсгийг бичгтээ 3 зурлага зурх нь. Эхлээд дээрээс доошоо зурлаа. Дээрээс доошоо зурсны хажууд 2 шүд зураад ингээд Я үсэг. Шүдээ урдаас нь хойш нь, урдаас нь хойш нь гэж зурна, тийм үү? Дараагийн үсэг О үсэг байна. Эхлээд уртлын шүдийг зурна. Яа гэвэл урд байгаа зурлагыг эхэл зурдаг зарчимтай, тийм үү? Урдаас хойш зурлаа. Тэгээд дээрээс доош нэг зурлага зураад ингээд О үсэг. Тэгэхээр урдаа шүдтэй байгаа бол О үсэг байна гэдгийг санаарай. За дараагийн үсэг маань Ё үсэг, тийм үү? За Ё үсэг маань 2 шүдтэй тэгээд 1 босоо зураас. За ойлгомжтой тий. Эхлээ 2 шүдээ зурна. Дараа нь босоо зураасаа зурна. Ингээд Ё үсэг боллоо. За дахиад саний. Ардаа 1 шүдтэй бол А үсэг, урдаа 1 шүдтэй бол О үсэг, тийм ээ. А үсгийг 2 шүдтэй болохоор Я, О үсгийг 2 шүдтэй болохоор Ё. А, Я, О, Ё гэсэн үсгнүүд юм, тийм үү? За сайн байна. За дараачихыг харъя. За У гişиг маань
Дээрээ шүдтэй хөндлөн зураас. Хоёр зурлагтай. Дээрээс шүдийн эхлээд зурна. Дараа нь хөндлөн зураасаа урдаас нь хойш зурна. За юу үсэг маань дээрээ хоёр шүдтэй. Тэгээд нэг хөндлөн зураас. Ингээ 3 зурлагтай байна. За үү үсэг хөндлөн зураасаа их л зурна. Яа гэвэл дээр байгаа учраас. Тэгээд доор нь байгаа зурлагыг дараа нь зурдаг зарчмаар доотлын шүдийг зураад ингээ үү үсэг бол. За хөндлөн зураасыг зураад хоёр шүд доор нь зурчвал юу үсэг болно тийм ээ. Уу, юу, үү, юу. За одоо эндээсээ тэгээд дахиад анзаараарай. Дээр шүдтэй байх юм бол уу үсэг, доор шүдтэй байх юм бол үү үсэг тий. Тэгээ энийг хоёр зураас болгоод дээрээ хоёр шүд болчвол юу, доороо хоёр шүд болчвол юу. За ойлгомжтой байгааз энэ солонгос хэлний үсгүүд бол маш бичгэд хэлбэрхэн. Тийм учраас та бүхэн солонгос хэл сурахад амархан гэж ойлгоорой. За дараагийн хоёр их шиг байна. Их шиг ганцхан хөндлөн зураас зурна. Энэ үсгийг монгол хэлний 61-ийн шиг дуутахгүй. Би зүгээр энд ингээд тэмдэглэсэн байгаа. Манай монгол хэлэнд адилхан аваа байхгүй учраас энэ үсгээр тэмдэглэсэн байгаа. Орос хэлний одоо мүй, ви гэдэг үгэнд ордог ыйтэй жоохон төстэй. Тэгээд гэж дуудах хэрэгтэй. За энэ и үсэг бол ганцхан босоо зураас энэ маань ишиг гэдэг үгэнд орохтой адилхан гэсэн тий. За сайн байна. За ингээд одоо дөрвөлжин шугамтай дэвтэртэй үсэг тус бүрийг нэг мөр бичих дасгал хийгээрэй. Тэгээ үсэг бүрийн бичих дарааллыг нь бичиж явах явцдаа сайн цээжлэн. Мөн үсгээ харангуйтаа таньдаг сонсоод одоо үсэг гэж нэ уу үсэг гэж нэ хилэнгүүт бичиж чаддаг болтлоо нүдэлж бичээрэй. За одоо бүгдээ эгшгээс бүтсэн үеийг харъя. Эгшиг үсэг дангаараа үе болохгүй. Одоо жишээ нь та бүхэн нөгөө кинон дэр зөндөө сонссон байж магадгүй абожи, уппа гэдэг үгнүүд. Тэгэхээр чинь аагаар эхэлж гэнэ үү, уугаар эхэлж гэнэ үү сонсогдоод байгаа хэрнээсээ шууд тэр эгшгээр эхэлж бичдэггүй. Эгшиг үсгийн өмнө ийм дугуй үсэг бичдэг. Энийг ин үсэг гэж нэрлэдэг. Гэж дуудана. Тэгвэл эгшиг үсгийн урталт бол энэ дуудагдахгүйгээр зөвхөн эгшгээр тэмдэглэсэн үе байна. Эгшгээр эхэлсэн үе байна гэдгийг тэмдэглэдэг шүү. За тэгэхээр ингээд ин үсэг бичсэн, үсэг бичсэн. Гэхдээ бид нар шууд ааг уншина. Я, о, ёо, у, ё, у, ю, и. За ингэж бичих нь. Эгшгээр эхэлсэн үеийг ингэж бичнэ. Дан эгшгээрээ шууд эхлээд бичихгүй гэдгийг ойлгосон. За дараа нь жишээ үг. Одоо ингээд дараах жишээ үгнүүдийг уншиж дасгал хийгээрэй. Тэгээд монголоор хэлэхэд солонгосоор орчуулан хэлж бичиж чаддаг болтлоо цээжлээрэй. За харъя. И. Оо. За энэ чинь тоонууд байна шүү дээ. И гэхээр 2-ын тоо, уу гэхээр 5-ын тоо байна. Ай. Хөөхт гэсэн үг байна. Уи. Үргэс тэмхгүй үгэрцээ байна. Ёю. Боломж гэсэн үг байна. Үю. Сүү гэсэн үг байна. Ию. Шалтгаан. Ёу. Үнэг. Ау. Дүү. Уа. Яруу сайхан. За дахиад нэг удаа уншиж үзье. И. У. Ай. Уи. Ёю. Ую. Ию. Ёу. Ау. Уа. За жишээ үгнүүдийг олон удаа уншина, бичнэ. За одоо саяны үгнүүдээ хэр зэрэг тогтоосон бэ гэдгийг шалгах дасгал байгаа. Тэгэхээр өмнөх үгнүүдээсээ тогтоосноо солонгосоор бичих нь байна. За 5-ын тоог юу гэдэг вэ гэх мэтлэнгээр бичих нэ.
За энэ хичээлээ сайтар давтсан бол 2 дугаар хичээлийг үзэх нь байна. Тэгэхээр шинээр үзэж байгаа дүрм, үсэг эдгээрийгээ тус бүрд нь тухай бүрд нь сайн давтаж ойлгоод өөрийн болгосныхаа дараагийнхаа хичээлийг үзээд явбал танд илүү үр дүнтэй байна гэдгийг сануулъя. За баяртай.